Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Монгол улс 7 бүсийн хэмжээнд хөгжөхөөр бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлсон. За тодруулбал Монгол улсын Улаанбаатар буюу нийслэл хотод тийм ээ хэд төвлөрөл үүсэж үүнийг хэрхэн сааруулах, за эдийн засгаа солонгоруулах, мөн одоо бүсчилж хөгжснөөр ямар одоо бид нарт давуу тал хайх боломжтойг энэ бодлогод тусгаж өгсөн. За энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцохоор Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын төлөөллөд яг одоо бэлэн болсон байна. Ингээд зочдоо та бүхэнд танилцуулъя. Сайхан Дулаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ Жаргал, Сайхан Дулаан сумын засаг дарга Инх Амгалан, Шинэ хошоо хөдөлгөөний төлөөлөл Булган Цагаан, залуучуудын төлөөлөл Ланаа Жавнаар ирсэн байна. Тэгэхээр Сайхан Дулаан сум энэ жил ямар зорилттой жил болгон та бүхэн тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод байна. Ер нь Сайхан Дулаан сумын онцлог давуу тал, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөд хэлцүүлэг эхлэе. За сайн байна уу? За Сайхан Дулаан сум бол мал аж ахуйн орон. За бидний тэргүүлэх чиглэл бол мэдээж мал аж ахуй 17 улсын авраг төрсөн. Үүнээс нь 9 тэмээч авраг төрсөн. Манайх бол тэмээний бас өлгий ариун төвхтэй нутаг энэ дундаа тэмээний өв соёл, тэмээ поло, морин поло зэрэг чаггүй хөгжнөөс гадна бусд мал аж ахуйн салбар дээр бол амжилттай явж байгаа. Тэгээд за хамгийн гол зүйл бол төр ямар нэгэн ажлуудыг хийгээд иргэд оролцоогүй бол энэ ажлууд үр дүнгүй болоод байдаг. Тийм учраас зорилт жилийнхээ хүрээнд бид хүний хөгжил иргэдийн оролцоо сэдвт зорилт жилээ болгоод иргэдээ ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулъя, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэе гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Тэгээд манай сум бол мал аж ахуйс гадна түүхийн болон палеонтологийн олдрууд энэ дээрээ төгсгөлээд байгалийн аялал жуулчлал, за тэгээд энэ мал аж ахуй ингээ хорссон байдлаар аялал жуулчлалыг хөжүүлэхээр бас зорж байна. За төлөвлөгөө маршрут гаргаад ирж байна. За зорилт жирийн хүрээнд бол залуучууд маань их идэвхтэй болж байна. За залуучуудын идэх оролцоог хамгийн сайн хангаж бид цааш явах болохмаа хийх бүрэн боломжтой байгаамаа. За бүс нутгийг жигд хөгжүүлэх асуудлын талаар ярьж байна. Сайхан Дулаан сумд өнөөдөр давуу тал, та сая давуу талаа ярьлаа. Тэгэхээр сул тал буюу одоо хамтарч хөгжих шаардлагатай энэ дид бүтц юм уу? Бусад одоо хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ үү? Ер нь яагаад бид нар ингээд хамтдаа хөгжиж, хамтын шийдлийг гаргая гэд ингээд явж байгаа вэ гэхээр ер нь бол энэ бүсчилж хөгжихийн гол зорилго бол үүн дээр тулгуурлаад байгаа. За тэгэхээр за манай дээр бол одоо давуу талууд бол сая дүрлээ. За энэ дээр нэмэгдээд бидэнд нөөц болцоо байгаа юм аа. Бидэнд нөгөө сайн шантайгаа ойрхон сумын төв маань 90 км, сайн шантайгаа хамгийн ойрхон хил залгаа оршдог. За энэ 33 35 дахь тоочгууд ингээд залгадаг гэх мэт. Сайхан Дулааны нутаг бол өөр. Дорногов аймагта бид нар сумдын газар нутгийн хэмжээгээр бид эхний 5-д ордог том газар нутагтай гэсэн үг. За энэ дээрээс яг үхэхээр бид нөгөө байгалийн дээрээ бас нөгөө аялал жуулчлал хөгжүүдийг дахиад нөгөө ногоон орчноо бий болгох гэдэг юм. Сайхан Дулаан сум нөгөө ургадаг заг энэ говийн яг энэ нөгөө эндемик унган моддууд бол их олон хороо байдаг. Нөгөө төв сагсаж ургадагч гэх юм уу модны төлөвлөрөл сайтай нутаг. За бус сумдаа бол бас өндөрлөх газар оршдог учраас ургамлын далайц нь бас их гайгүй нөгөө говийн ой гэж нэрлэдэг цаган ой нөгөө сухай ч гэдэм үү энэ хүү төрлөөрөө бас давмгаалдаг учраас бидний даваа тал болоод байгаа. За тэнгуүтээ суман дээр нөгөө мод үржүүлгийн газар манай Дорногов аймагч айл хизинээсээ л мод тарьж ийсэн дандаа гадны аймагаас л авдаг. Энэ нөгөө мод үржүүлгийн талбайнуудаа нэх боломж бидэнд бол байгаад байгаа. Тэгээд дээрээс нь бас зам харгаа байгаа. Өмнө говь руу явсан зам Сайхан Дулаанаар дамждаг, Мандахаар дамждаг гэх мэт. Энэ нэг замуудын оролцоо нэмэгдээд ирвэл тэр чинээрээ бас нэмэгдэх болов уу гэж харж байгаа. За төр хувийн хвшил хөрөнгө оруулагчид ер нь одоо энэ гурвын хоорондын хамтын ажиллагааг ямар сайжруулах арга замыг хэрэгжүүлээсэ гэж та боддог вэ? Мөн дээрэс нь ер нь Сайхан Дулаан суманд ямар чиглэлээр үйлдвэрлэл үйлчлэгээ эсвэл одоо хөгжих боломж бас байгаа вэ? Хөрөнгө оруулагчид ер нь хэр ханддаг юм болов? За ер нь бол сонирхолтой. Мэдээж нэг газар зүйн барилга нь ойрхолцоо байна. Төвс өрн газартай ойрхон байна. За Улаанбаатараас нэг 450 км л байна шүү дээ. Гэх мэтээр ингээд ойрхон байдаг учраас бас гайгүй. За мэдээж мал аж ахуй дээр хамгийн гол түшилсэн. За манайд учиргүй айхтар том үйл ажиллагаа явуулдаг уул уурхай бол яг үндэ байхгүй. За энэ нь бас нэг талаар ашигтай байгаа. Байгалаа ээлж уурч мал аж ахуй хөгжүүлэхэд маш төхөн болоод байгаа. За энэ дээр бол нөгөө бид нар нөгөө гол зорилт маань тэр л байна. Иргэдийн оролцоотой аялал жуулчлал, мал аж ахуйн бүтээгдэхүүн. За тэгээд дээрээс нөгөө газар тариалан модны үйлдвэрлэл үйлчлэгээ энэ талаараа
энэ чиглэлээр барьж өгчгөр ер нь зорж төлөвлөж байна да. За сумын иргэдийн төлөөлөгч төрлийн дараагаас тодруулъя. Бүсчилсэн хөгжлийн бодлогын та агуулгыг юу гэж харж байгаа? Ер нь одоо сум орон нутгийг хөгжүүлэхэд ямар шийдэл хэрэгтэй вэ? Сайхан дулаан сум энэ бүсчилсэн хөгжилд бас ямар хувь нэмрээ оруулах боломжтой юм орон нутаг гэж та онцлох байна. За та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. За сайхан дулаан сум мэдээж Монгол улсад бол одоо эвсэж нэгдэх, хоршид нийлэх, эвлэлд нь одоо нэгдэх эвтэй явах гэдэг бол усагаар шиг болсон энэ цагт бол за Монгол улсад 2003 онд бол бүсчилсэн хөгжлийн одоо зохицуулалтын хуулийг батлаад за 20 хэдэн жил Монгол улс дагаж мөрдөж яваа. За энэ хооронд төр зэсэг тодорхой хэмжээний зорилт тавьсан хэдий боловч үр дүн өгөхгүй. 2020 оны үзэл баримтаас илүү тань хөгжиж за говийн бүсийн хөгжил бол хамтдаа зохицоор хөгжиж ийм зорилтыг тавьж байгаа. За энэ тэргүүний асуудал бол мэдээж манай говьд бол хэрлэн тоон төсөлгээд Монгол улсын 14 мега төслийн 7 хэрэгжлээр ингэж төлөвлөгдсөн. За энэ амжилттай хэрэгжиж явж байна. За бид цаашдаа энэ бүсчийн хөгжлийг бол Монгол улсаа цогцоор нь хөгжүүлэх том бодлого зорилт явж байгаа. Тийм учраас манай сайхан дулаан сумын хувьд энэ хөгжил дэвшилт бол тодорхой за аялал жуулчлал энэ одоо мал аж ахуйн чиглэлээр бол хамгааллын оролцох тийм зорилттой тавиад ажиллаж байгаа. Сайхан дулаан сум бол Дорнов аймгийн одоо анхны гал голомт их дулаан боловшөөд төв одоо гал голомт сум мөн одоо сайн шанд сумын бас энэ төвд арьяалагдж байгаа ингэж 5 сум бүсчлэлд багтаж байгаа. За энэ утгаараа нэг бас 2 баг бол бас сайн шанд сумтай нэлээд бас ойр хил хязгаар нутаглаж бас ингэж харилцаатай учраас энэ төлөв төлөхөө одоо орж бид нар махс ноос түүхэд болон цааш аялал жуулчлал мянган ферминг одоо суур бааз байна. За түүх палеологийн болон одоо эртний хүмүүсийн ол мөрөлдөөс асар олон туршлага учраас энийг дагуулж өгч боломжтой гэж харж байгаа. Хот өдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх энэ бодлого өөрөө бол бодлогын баримт бичиг болоо гарчлаа. Биднэрт бодлого байна. Одоо яг энэ суурин дээрээ та бүхний амьдарч байгаа энэ орон нутгийн энэ заагийг хооронд нь ойртуулах ямар бодлого зохицуулт хэрэгтэй гэж харж байгаа. За мэдээж өдөөд бол хүн ам цөөхөн суурьшдаг. За иргэдээ тухтай амьдрах орчин нөхцөлийг нэгдүгээр бүрдүүлэх ёстой. За тэнд бол бас давуу тал бол залуучд ажиллахад бол нэгдүгээрт бол өдөог бол залуучууд малжих боломжтой. За газрыг бол өмчлөж болох боломж юм. Гас хоёр давуу талаа төшөглөж ийн ижилтгэж нэг төвшөнд амьдруулах. Гэхдээ мэдээж хот өдөг ялгаарлна гэдэг бол их хотод оромдч байдгүй юм, Америкч байдгүй юм. Зах хязгаар нутаг гэдэг бол бас л цөөвтөр төрөөд хүмүүсэн хандлага бол дэлхийн нийтийн жишгэл байна л да. Энийг бол бас арай одоо зөөлөө манай хэтэрхий төвлөрөөд Улаанбаатарт утаа гацаа үсгээд ингэ хөдөөд хүн амтангүй ажлын байран дээр хүн байхгүй ажиллахгүй болчиход байгаа учраас энийг бол тэгштгэж бид нар ганц боломжтой суманда хүмүүсийг аваачих, аятгахтай амьдруулах одоо сумаас уугуул гарсан энэ хүмүүсээ суманда амьдруулах ийм зорилго тавьж ажиллаж байгаа. За энэний хүрээнд бол иргэдийн төрийн хурал дээр бол бас газар өмч суурьшлийн хүмүүс газар өмчлүүлэх. За бас ингэж малжуулах одоо оц боловшролыг дэмжиж малжуулах бодлого хэрэгжүүлэх. За шинэ оршоонуудад газар олгох, түрүүч газар олгосон ийм олон боломжуудыг иргэдийн хурлын шийдвэр бол шийдсэн байна. За орон нутаг буюу бүсчилж хөгжихийн тулд альва юм бол эрсдлийг тооцох ёстой гэж үзэж байгаа. За бодлого ч гэсэн тийшээ хандж байна. Танай орон нутгийн хувьд гамшигын эрсдлийг бууруулахад ер нь хэрхэн анхаарч ажиллаж байна? Ер нь төсөв санхүүгийн хувьд болцоотой байд юм уу? Ер нь аль талаасаа ямар хариуцлагаар одоо үүнд оролцох ёстой гэж үзэж байгаа вэ? За гамшигын эрсдэл бууруулах мэдээж энэ тусгай хуулийн дагуу бол явагддаг. За сумын иргэдийн хурлаас бол мэдээж сумын засаг даргын нөөц сангийн бол тодорхой 10% бол 10-аас 30% хүртэлх бол гамшигын эрсдэл бол зарцуулна гэдэг бол мэдээ том яж шийдвэр гаргасан байгаа. За манай говьд бол ган зуудын эрсдэл за малын хүний гол одоо төвчин бол хэмжлэн бас тохиолддог. Энэнд бэлнүү гэдэг дээр мэдээж бас тодорхой хэмжээний зардлуудыг бол шийдэж өгч явж байгаа. За энэ урьдчилан юм бол таамаглах боломж байхгүй. Гэхдээ суманд бол дагаал унтраах машин байд юм уу тэр онцгой үед мал эмнэлгийн техник хэрэгсэл хувийн мал эмнэлгийн бүгд бол одоо төр хувьгүй малчин бид нар бэлэн байдалд ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн удаа бас 23 24 оны онцгой одоо энэ нөхцлөөс бол байгалийн давч өгсөн зүйл бол байна. Тийм учраас бид бол
иргэн бүр төр бол дор байнгын бэлэн байдалд байх хэрэгтэй байна гэдэг дээр л бол одоо нэлээд том сургамж авсан. За та сайхан дулаан сум бол одоо аялал жуулчлалыг бас хөгжүүлэх боломжтой гэж ирж байна. Тэгэхээр үүн дээр тодруулга авахд энэ дээр төр яаж оролцохын хувийн хвшил ямар одоо боломжоор бас орох ийм зохицуулалт байна гэж харж байгаа вэ? За аялал жуулчлал ганцхан одоо сум аймаг шийдээд ганц бүсээр шийдэх улсын хэмжээний цогц том бодлого явагдаж байж мэдээж норм стандарт байна. Одоо аялал зэлийн замын маршрут байна. Хоолундны асуудлууд байна. Мэдээж монголчууд одоо бид бүхэн бас аялал жуулчлалыг аваа явах одоо тийм одоо суурин амьдрал мэдлэг амьдрал туршлага байгаа юу гэдэг олон уялдаа холбоотой. Сум бол өөрөө шалтгааллах одоо манайд ийм үзүүлэх газар байна. Ийм малчны одоо өв соёл заншил ийм байна. За манайх бол мэдээж одоо тэмээ энэ тэмээний одоо соёлын хөгжих тал дээр бол онцгой анхаарсан. Морь тэмээ пологог бол Дорногов аймагт бол улсдаа ингээд санаачил зохион байгуулж энэ талаараа бол аяжуу татах боломж байгаа. За орон нутгийн нөхцөлд бол мэдээж сайжруулсан замаас илүү бид нар мэдээж сум бол зам тавиад одоо байхгүй сумын төвд айл болохоор тоглог буудал хоолны газрыг бол одоо бодлогоор дэмжиж ажиллах дээр л хошоо сангаас дээр зээлсэмж өгөөл явж байна. За манай энэ утгын тэмээч оршоо бол 15-нд газрын шийдэж гисэн байгаа шүүний. Одоо бол 1000 тэмээний ингэний ферм ингээд эхлэл тавигдаад төхөөрөмжүүд авсан. Хошооны газрын шийдсэн одоо ингээ хиллэн тавиад аймгийн маршрутанд орсон ингээл ийм л одоо яг бэлтгэлтэй бид нар явж байна. Аха тэгэхээр танай бус нутагт үндэсний өв соёлоо хадгалах, за үүнийг одоо өвлүүлэх, цааш түгээх олон нийтэд энэ мэдээллийг хүрэхэд иргэдийн оролцоог одоо хэрхэн нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байгаа бай. Ер нь та бүхэн ингээд сумаараа хөдлөөд байх юм уу, бүсээрээ хөдлөх юм уу? Ер нь үүн дээр ямар одоо анхаарал хандуулах хэрэгцээ байна вэ? Маш олон зүйлийг хийж байгаа юм байна. Энэ мэдээж бид одоо оюун бүс бол дотоод хэнд юу вэ, түүгээр баян хэнд ямар боломжийн түүгээр тусдал ингэ явах ийм зарчмаар өдөр бүсчилж хөгжиж байгаа. За манай сумын хувьд бол бусдаас даваад бол палеонтологийн олдоор асар ихтэй, палеонтологийн тусгал газар бол асар ихтэй. Улсын хамгаалтанд бас палеонтологи хар хөтлийн одоо палеонтологийн хамгаалт байна. Аймгийн тусгай хамгаалтанд авсан 5000 жилийн өмнөх хүний одоо улмөр үлдээс хадны сүг зураг байна. За тэгээд далай тэнгисийн одоо олон улмөрүүд ингэ үлдсэн. За археологийн бол малталт хийвэл бас дундад зууны үеийн хүнний үеийн олон бош хэрэгсүүд байгаа. За энэ бүгдийг бол бид нар ганцхан байгаа гэдэг багш бусдад яаж түгээн дэлгэрүүлэх вэ? За манай энэ ингэний одоо энэ сая энэ аж ахуйг үндэслээд бол бид бүхэн бол энэ тал дээр нэгдсэн аймагаараа нэгдсэн одоо ингэний зөв боловсруулдаг энийг гадаад зах зээл дотоодын зах зээл төрүүлдэг нэгдсэн том одоо цогц үйлдвэртэй болж байж л хоршиж байхгүй бид нар сумдаа жоохон ингэний одоо үйлдвэр ингэний боловсруулалтыг явах юм бол хоршиж байж явахгүй бид хоорондоо салж өрсөлдөх юм бол бүгдээрээ илгээр хэвтгээл ингэж харж байгаа. За палеонтологийн түүхэн дурсгал бүхий газар бол маш их байт юм байна. Үүнийг бол одоо сурталчлах хүмүүс таниулах хэрэгцээ бол их байна гэж шаардлаа. Нөгөө талдаа ингэний тэмээний одоо энгийн сүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж харж байна. За тэгэхээр яг энэ ажлыг хийдэг төлөөлөл буюу одоо малчтын төлөөлөл маань ирсэн байгаа. Танах хизээ байгуулагдсан бай. Ер нь одоо төр бодлогоор дэмжсэн үү өнөөдрийг хүртэлх хугацаанд мөн хувийн хвшил талаас ямар хүчин чармаалтыг гаргаж өнөөдрийн одоо ферм маань үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэх үү? За энэ бүсчсэн хөгжил хөлөө гэсэн маш сайхан арга хэмжээ зохион байгуулж та бүхэнд баярлалаа. За тэгээд манай ферм бол 2014 онд үүсгэн байгуулагдсан. За шинэ хоршоо хөдөлгөөний өрөөнд манайх бол даргаан солиод одоо бас шинжлэгдэж ажиллах гад ингээд ирмэлцэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За байгуулагдсан цагаас бол төр манайхыг бол маш сайн нэмдэж өгсөн байгаа. Манай хувьд одоо бусад хоршооны хувьд бол яалтчгүй ингээд хундамаа тавьсан, суурай тавьчихсан хоршоо. Манайд одоо тэнд 220 тог хүчин чадал нь очижсэн. Манайх одоо конопт жишээ нь яг өвөр Монголын малчтаас дутгааргүй
одоо ингээд худалдаа ашиглаад байж байна. За 200 ортой бид нар үйлдвэрлэлгээ цээгийнхээ тоног төхөөрөмжийг цээгийнхээ байрыг барьчихсан. За тодорхой хэмжээнд орон нутгийн одоо хөтөлбөрүүдэд хамрагдаад жижиг дунд за одоо шинэ оршоог бүхий л одоо энэ төсөл хөтөлбөр зээлүүдэд хамрагдаад үйл ажиллагаагаа өргөтгөөд үйлдвэрлээд ажиллаж байгаа. За гэхдээ манай хоршоо одоо нөгөө Дорногов аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг дэмжих жил гэж зарсан. Манай сайхан дулаан сумын хэмжээд хүний хөгжил иргэдийн оролцоо гэсэн ийм гоё зорилтууд тавьсны хүрээнд одоо бас дахиад шинжлэгдэж ажиллая гэсэн ийм зорилготойгоор ажиллаж байна. За манай оршоо зөндөө олон боломжтой. Манайхан 2014 онд байгууллагатай 100 гаруй тэмээтэй байгуулагдаад 1000 тэмээтэй оршоо олно гэсэн зорилго тавиад ажиллаж байсан бол 11 жилийн дараа манайх яг 1000 одоо 300 гаруй тэмээтэй болчихсон ингээд ажиллаж байна. За энийг яагаад Хүчин чадал нь юу вэ? За хүчин чөлөө гэхэд манайх одоогоор нөгөө нэг бүтээгдэхүүнээ энэнийхээ ферм рүүгээ чиглээд бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээнд үйлдвэрлэж байгаа. За энийг үйлдвэрлэхийн тулд мэдээж тулгамдж байгаа нөгөө сав баглаа боодлын асуудал. За дээрэс нь бас нөгөө үйлдвэрлэх тал дээр бас одоо тэр нөгөө бүтээгдэхүүнийхээ одоо эсэлт мэсэлтийг яаж зогсоох вэ? Холын тээвэрт яаж бид нар хултан орлуулах вэ гэдэг иймэрхүү тулгамдсан асуудлууд бол бас нэлээдгүй байна. За манай одоо үйлдвэрлэж байгаа хүчин чадал гэх юм бол одоо нэг хүний гар арахгүйгээр аль болох одоо литр 500 грамтай саванда шууд үйлдвэрлэдэг тийм төхөөрөмжүүдийг бол зээлээрээ хөтөлбөрөөрөө шийдсэн байгаа тийм. Одоо яг энэ энгийн фермийг хөгжүүлэхийн тулд төр одоо ямар зүйлээр дэмжиж өгөх хэрэгтэй байна? Ямар одоо давуу талуудыг та бүхэнд бол илүү одоо давуу талыг олох боломж байна гэж харж байгаа бай. Ингээд өгвөл одоо ингэч гээд байна гэсэн ямар ойрын төр бол тодорхой хэмжээнд маш сайн дэмжиж байна. Энэ одоо шинэ оршоогод одоо санхүүжилт олгоод тий бүхий л боломжийг бол бас ингээд хангаж байна гэж байна. Одоо төр ямар үүрэгтэй гэхээр яалтчгүй манай сайнны хурлын дарга ярьдгаар одоо бид нар яалтчгүй юм үзмээр байна, туршлага судалмаар байна. Одоо бид нар бас мэдлэггүйдээд энэ нөгөө цахим орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бас ингээ бүтээгдэхүүнээ гадны зах зээлд борлуулахын тулд яах юм, гадны орнууд яг яаж явуулаад байгаа юм, тэнд ямар өртөгтэй байгаа юм, Монголынхаа зах зээлээс илүү өндөр өртөгтэй ашигтайгаар бид нар яаж ажиллах боломж байгаа ингээд жишээ нь одоо төрийн оролцоотойгоор хамгийн аялал жуулчлалыг дэмжих жилийнхээ хүрээнд одоо энэ талаас бас ямар боломж байдсан бол гэж харж байна. Тэгэхээр танаа фермийн яг тэргүүлэх үндсэн чиглэл яг буюу ямар бүтээгдэхүүнийг илүү зах зээлд нийлүүлэх, таниулах юм хэрэгцээ байгаа вэ? Манай ферм болохоор зөвхөн нөгөө нэг ингэн ферм гэж зөвхөн сүүндээ анхаарат байх биш. Арай юм шинэлэг энэ аялал жуулчтайгаа холбосон баймаар юм байна гэж харж байгаа. Жишээлх юм бол манайх сүүгөөж борлуулдаг. Одоо манайх жишээлх юм бол түрүүжил гэхэд Нялх Ботгоны баяр гэдэг арга хэмжээг зохион байгуулсан. Тэрэн дээрээ болохоор ирж хүмүүс ингээд одоо тэнц 100 ботхыг бид нар нэг зэлэнд уйсал та хүмүүс ингээ 1000 тэмээ хураагаад тэгэхээр одоо манай энэ говь нутгийн бүст амьдрдаггүй хүмүүс жишээлх юм бол тэмээг үзмээр санагдаж байгаа. Нэг тэр олон тэмээг үзнэ гэдэг чинь бас тийм сонирхолтой. Нэг 1000 тэмээ харахыг бэлчиж байгааг хараад тэр хүмүүс огшиж जैन 100 ботх зэлэнд уяатайг хараад өхөөрдөм ямар хайр хүрм ямар гайхамшигтай юм бэ гэж мэдэрж जैन. За тэгээд тэнд ирсэн хүмүүс яг малчтаас нь манай хошооны гишүүдээ сүү хоромгоо шууд худалдаад газар дээрээс нь одоо ингээд ууж хэрэглэх боломжтой байсан. Дээрээс нь манайх тэр арга хэмжээнд Дорногов аймгийн хэмжээнд хурдан тэмээ ууж хурдуулж байгаа хүмүүсийн одоо ийм аймагтаа л хамгийн хурдан гэсэн хүмүүсээ одоо ингээд 50-60 медальтай тэмээг нь авцруулаад медалийг нь зүүлгээд тийм сайхан энергитэй тэмээг унаа зураг авахуулах. За тэр хинтэйгээ Сүхбаатараас ингээд Улаанбаатараас зорж ирсэн хүмүүс бол бүр үндэсний өв соёлынхаа хувцсыг өмсөж ирээд өөрсдийнхөө зургийг авахуулсан. Хүүхдүүдээ бүр тэгж зориод гойж ирээд энэ төр тэмээтэй арга хэмжээ жишээ нь үзсэн. Ингээд иймэрхүү шинэлэг байдлаар ингээд аялал жуулчтайгаа холбоод бид нараас ажиллах хэрэгтэй байна. Хамтын ажиллагаатай баймаар юм гэж харж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын энэ доторх агуулга тий. За мөн энэ агуулга бол бүс бүстэй л одоо аливаа нэгэн үйл ажиллагаанаас хоцрогдолгүйгээр тий хөгжих асуудлыг ярьж байгаа. Дорногов аймаг аялал жуулчлалын дэмжигчил болгоод тэмээний баяр хийлээ, бүс бүсээс тэмээчэд ирлээ. Та бүхэн тэр хүмүүстэй ер нь бас хэр санал солилцож байна тий. Сая манайх 15 жилийн дараа тэмээний
одоо баяр наадмын зохион байгуулалт тэр бол сайшаалтай үнэхээр сайхан байлаа. Хүн болгон яг тэмээний бэр газар дээр нь үзэх хүсэл сонирхолтой. Олон хүмүүс бас ингээд тэмээ үеийн тэмээнийхээ төлөө анхаарыг гэдэг бас нэлээ сэтэл төрсөн байх гэж бодож байна. За тэрэн дээр бас дутмаг юм байсан. Тэр сайхан арга хэмжээг зохион байгуулахад Эрдэнэтэн докторийн ихтгэл яриаг биднэрт бас танилцуулах хэрэгтэй байсан болов уу гэж би хувьдаа харсан. Жишээлх юм бол Хятад улсад манай аавын хувьд одоо Хятадын эрдэм шинжилгээний хуралд сууж ирсэлтэй одоо тэр хүмүүсийн мэдлэг туршлага тийм эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүсийн санааг авмаар энэ тэмээний толгооноос тэмээний хөлийн уул хүртэл бүхий л зүйлийг хаях боломжгүй эрдэмтэд судалсан тэмээний бүх гэхэд одоо хүний эрүүл мэндэд ямар ач тустай ер нь тэрнээс юу гаргаж авах биднэрт боломжтой ингээд орж ирсэн бол илүү сонирхолтой. Илүү илүү одоо эдийн засгийн хувьд илүү ашиг хүртэх, тэмээнээс хүртэх ашиг бол их байгаад байна. Одоогийн байдлаар зөвхөн сүүг тий аялал жуулчлалтай ослуулж байна. Тэгэхээр энэс илүү их боломж байна гэж харж байна тийм үү? Тэгсэн бол илүү их одоо тэнд сууж байгаа хоршооны хүмүүс илүү их нөгөө нэг мэдээлэл авах хасан баг. Тэгэхээр энэ орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр та бүхэнд ямар давуу талыг ойлгож чинь хичнээн ажлын байрыг бий болгож чинь энэ өөрөөр сум орон нутагтаа бас тодорхой хэмжээний дэмжлэг болоо явж байгаа гэж үзэж байгаа бай. Манайх ч нөгөө хоршоо болохоор ажлын байрын хувьд л манайх 18 гишүүнтэй 18 хүн маань ингээд хамтарч ажилладаг. Яг ингээд ажлах хүчин аваад ихээр өнөөдрийн нийгэмд ажлах хүчин олдохгүй маш хүнд байгаа ш. Тийм болохоор бид нэр ингээд аль болох олуулаа болоод хоршиж ажиллая. Одоо жишээлх юм бол манайх ингээд тэмээ өсчлөө. Одоо тэмээгээ харихын тулд бид нэг ингээд хорших хэрэгтэй хамгийн наазахын жишээ харж байна. Сүүгээ борлуулахын тулд бид нэг ингээд малчин айл өөрсдөө бусад ажлаа хийнгээ ингээд сүүгээ хоршоодоо нийлүүлээд нэгдээд бид нар борлуулах боломжтой байна. Дахиад дээрэс нь бид нэг хорсон юм чинь хамтаараа бас ингээд өндөр хөгжилтэй болон Хятад орны одоо ингээд туршлага судлаа. Ямар туршлага судлах гэдэг вэ лээ? Одоо жишээлх юм бол Хятад руу явлаа гэхэд бид нар ингэн фермийн үйл ажиллагаатай бүрэн танилцмаар байгаа. Жишээ нь одоо тэд нар ингээд сүүгээ боловсруулж байна. За яхан ингээд тэдний туршлага одоо шууд саалт дураар сааж байна. Ингээд одоо юу гэх юм бол ингээд хашаанд оруулаа шууд боловсон сааж маа. Тэр мөрнөөс нь бид нар суралцмаар байгаа. Дээрээс нь үйлдвэрлэхдээ тэд нар одоо бид нар шууд ингээд малчны хотноос нь аваад шууд үйлдвэрлээд байна л да. Тэгэхээр бидний бүтээгдэхүүн тээвэр даахгүй юм хүндрэлүүд энтерс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр нь тэд нар яаж ажилладаг юм бол тэр технологиос нь бас суралцах шаардлагатай байна. За баярлалаа. За залуучуудын төлөөлөл өнөөдөр оролцож байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт ер нь залуучууд ирээд ажиллая, амьдрья гэхэд сумд одоо хэр боломж бололцоо бүрдсэн байна гэж харж байна. Мэдээж одоо таны санал одоо энэ бүсчилсэн хөгжлийн хилцүүлгийн хүрээнд бас үнэтэй хувь нэмэр оруулнаа гэж үзэж байна. За миний хувьд залуучуудын төлөөллөөр орж байна. За тэгээд ер нь бол манай сумын өөрийнхөө сумын хэмжээл аваад үзчихлээ. Тэгээ манай сумын хэмжээнд гаднаас ерөнхийдөө боловсон хүчин ирэх нөхцөл ер нь бол одоо дэмжлэг төрөөс үзүүлж байгаа дэмжлэг бол ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд байх бол байгаа. Одоо жишээ нь орон нутгийн нэмэгдлүүд те за 500 тэтгэмжүүд нэг тулгамжийн асуудал гэх юм бол дид үтс дээрээс нь орон байр, орон сууцны асуудал ерөнхийдөө бас яг сумын хэмжээнд бол яг тулгамддаг. Одоо жишээ нь бид нар далайн хүмүүс мэдээж орон нутгад очиж мэдээж таньдаг ч бид нар очиход мэдээж байх газар хэрэгтэй, тогттой тухтай тийм байх заавч орон сууц шаардлагатай байдаг. Энийг бол би төрөөс яад энэ юм бэ гэх юм бол одоо жишээ нь Улаанбаатар хот аймагийн хэмжээнд ингээд орон сууцтай бариад байгаа. Энийгээ ипотектэйгээ хамруулах боломжтой байдаг. Тэрийг орон нутгууд руу ерөнхийдөө ингээд төлхөө бариад өгчөөд тэрийг ипотект хамгаалах боломжтой байх юм бол залуучууд бид нар ч дуртай яг өгөөл очиод тэр нэг хамгаалах боломжтой болсон учраас төвөөс шалгааг Улаанбаатар шалгаагүй амьдрах нөхцөл бүрдсэн учраас бид нар хөдөө орон нутагт илүү байх, суурших, тогтворч суурштай ажиллах тэгээ бусдаагаа мэдээж бид нар сум орон нутагт ингэж дэмждэг шүү, тэгдэг шүү гэсэн цаашаа нэг мэдээлэл хүргэж ажиллана энэ тохиолдолд хэр орон сууц суулттай болоод тог тухтай байх юм бол мэдээж төв орон нутгатайгаа адилхан л одоо амьдардаг байх юм бол бид нар хөдөө орон нутгаар илүү голдуу сонгож өгнө гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол толгомжийн асуудал ер нь бол ийм л юм. Дид үтц орон сууц. Татварын хуулийн шинжилтэй холбоотой мэдээллийг ер нь хэр авч байгаа вэ? Энэ бодлогыг бас энэ хуулийг бас хэрхэн шинжилэлд авчрах бол гэсэн юм хүлээлттэй байгаа. За энэний хүрээнд бол яг хүлээлттэй зөвлөө нэг санал бол гэх юм уу одоо жишээ нь бид нар залуу хүмүүстэй нэг бизнес эрхлэе. Одоо гээд сургуулаа төгсөөд ирлээ. Шинэ одоо хувийн хэмжээ өөрсдөө хувийн хэмжээд бизнес эрхлээд аж ахуй нэгжтэй болъё гэдэг одоо нэг татварын асуудлаас болоод нэг
шантардаг гэх юм уу. Дөнгөж нөгөө сургуулаад өгсөд байгаа хүмүүс ч одоо дөнгөж амьдралаа босгох гэж байгаа асуудал нэг татвар нэтэргээд тэгэхээр чи бас асуудал үүсчирж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд бас төрөөс яг дөнгөж сургуулаад өгсөд бид нар үнэхээр хөлөө олоход дөнгөж байгуулагдж байгаа иймэрхүү визийн эрхлэгч эднэрийг бас татвараас чөлөөлөх ч юм уу эсвэл хөнгөлөх тийм нөхцөл байдаг бол тий. Эхлээд эхний 1-2 жилдээ нэг хөнгөлдөг ч юм уу. А тэрнээс хойш нэг бол яг бид нар хөлөө олоод ингээд явчих юм бол мэдээж татвар төлөх нэтэр тэр асуудлаар нэг тийм толгомдоод авах асуудал бол биш гэж ойлгож байгаа. Яг эхлэхдээ л ерөнхийдөө бол нэг толгомжоо асуудал л энэ л байгаа л да. Дөнгөж хөлөө олох гэж байгаа. Суманд ер нь одоо нийт хүн амын хичнээн хувийн залуучууд байна. Залуучууд юу ярьж юу хүсэж байна? За сумын хэмжээнд бол манай сумын хэмжээнд 30-33% нь яг сумын залуучууд ерөнхийдөө зохиож байгаа. Тэгээд 30-32% авж байгаа. Энэс дийлийнх нь малчин. Одоо залуу малчин хөдөө аж ахуй эрхэлдэг иймэрхүү хүмүүс ерөнхийдөө байгаа. Тэдний хувьд тулгамдж байгаа асуудал юу вэ? Тэдний тулгамдж байгаа асуудал бол яг бид нар одоо нэг оролцоо буюу одоо бид нар манай сум маань одоо хүний хөгжил иргэдийн оролцоогоо саяхан жил зарлаа шүү дээ. Яг энэ үнд одоо нэг идэхгүй гэх юм одоо сумын үйл ажиллагаанд орох нөлөөлөл нь бага гэх юм уу? Яагаад? Яагаад тэгэхээр яг нөгөө сум оногтоос хол энэ нөхцөл ирээд жишээ нь одоо байлаа гэхэд нэг аавын дээр байдаг ч юм уу, ээжийн дээр байдаг ч юм уу. Тусдаа бид нар сум орноттой 90 онтой тухтай байдаг байх юм бол баян ингээд оролцоотой байхаар хөдөө орноос орж ирэл яг хөдөө малтай гэр бүлтэй айлуу чи хөдөөнөө төлхөө байхыг оролдоно. Сум орнот дээр бид нар нөхөр ирээд байх байр өтө орноттой байна гэж бодох юм бол бид нар ирээл бүх юмд оролцоод идэх чармаалтаа оролцоод явах ер нь бол боломжтой гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр суманд иргэдийн амьдралын чанар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ дээр танд санал байна уу хурлын даргаад тийм. За иргэдийн амьдралын чанар нэмэгдүүлэхэд Монгол улсд бол ажил төрөл бол олдоод байгаа юм. Монгол улсад одоо ер нь ажил хийх дургүйдэл гэдэг юм. Ажил хийх одоо сэтгэл зүг одоо өрнүүлэхгүй бол ер нь бол одоо Монгол улсууд залуучуудын 50% залхуучуудыг нэнд ороод байна гэж би бол ахмад хүнийд харж байгаа л да. Тэгэхээр бид нар энэ үедээ яаж одоо энэ ажилгүйдэл ядуурлын төлөө бол бид нар 30 жил явсан, тэмцсэн, задгаа үр дүн өгсөн, малжуулсан. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийнхөө төлөө ажиллах хөдөлмөр сэтгэл зүйтэй одоо ажлын байр байхад одоо сумын самаа самнах юм хэл сумын ямаа самнах олдохгүй. Баруун аймагуд хэрж багуугаар замаа самнаж байна. Тэд нар асар их одоо орлогын эндээс олоо явж штт. Тэгэхээр тэр ямаа самнах хүмүүс бүсээс ирээ самнах л дээ тэр. Дондгоос ч юм ажил хийхгүй сумнаас одоо ингээд зохион байгуулалт явуулахаар одоо тийм ажилтай гэдэг ингээд явдаг. Тэгэхээр бид нар ажил их дургүйдэл энэ төлөв төрүүлэх ажил яаж хийдэг одоо энэ тал дээр л сургалт юмнуудыг өгч магадгүй төр одоо бас зарим нэгэн хавтгаарс харамжаас болж магадгүй гэж бодож харж байгаа л та. Анаас ажлын бүр байна. Мал хараад хүн байна уу? Гэр хараад хүн байна уу? Өдрийн одоо хор хоноодаг хоолны хоньёгийн ямаа самнаадаг тэр 10 аймагуд өгдөг хүмүүс нөгий зам идэх хүмүүс хэцүү байна. Цаа сулгай шиг юм яах ингээ янз бүрийн яриад нэгтэрчл одоо явхад ирнэ баг л байна л да. Бас энэ дээр хорч чадахгүй байна л да. Тэгэхээр манай энэ ар хангай, өөр хангай баян өөлгийн ховдын одоо самнаачд манай самд одоо ажиллаж л өцгөдөр хүртэл гой балтай гэсэн мэт бидний замд таарч байна. Бүгд ямаа самдаг л хүмүүс. Агаараа. Засаг даргад нэмэлт санал байна уу? Ер нь одоо энэ бүсчилсэн хөгжлийн агуулгыг орон нутагт яг хэрэгжүүлэхэд та яг энэ дээр анхаарал өгвөл ийм зохицуулт хийвэл бидэнд одоо энэ говийн жижиг сумын хувьд тийм ээ ийм боломж байна шүү. Гэхдээ бидэнд ийм гарц байна гэдэг дээр саналаа хэлээд хэлцүүлэн өндөрлөё. За говийн бүс бол маш чухал нөлөөтэй. За урд үржтэй хэлж байна. Ер нь ямар нэгэн зүйл эхлэхээр ер нь маш эмзэг олон сорилттой учрах бүс болоод байгаа. За тэгэхээр хамгийн гол зүйл бол том мега төслүүдийн орхон гол тоонтгол энэ төслүүд маань хэрэгжиж бид нар устай болж иж бас дараагийн энэ ажлуудыг эхлэх болов төрийн том төрийн бодлогын хувьд тийм ээ. За хамгийн гол нь тэгээд иргэд оролцох хэрэгтэй. За манай хурлын дарга хэлж байгаа ихэнх хүмүүс нь ер нь амар хэлбэрээр нэг амьдрах гэсэн улсууд бас нийтдээ болж нийтдээ нэг сэтгэхүйг нь бас нэг өөрчлөх бас нэг жоохон өөрөөр харах байдлыг чиглүүлэхгүй бол бас төр хичнээн юм хийгээд идэг иргэд л оролцохгүй иргэд л хойс суугаад байл бас болохгүй байна. За тэгээд ер нь бол энэ бүсийн хөгжил гэдэг бол олон салбарын уялдаа холбоо бүх зүйлүүдийн нэг цогц нийлэмж болж ижил хөгжих нь тэгээд бид нар одоо өмнө нь бол тус тусдаа ярьдаг байсан бол одоо бүс гэж ярьдаг болох гэдэг юм тийм. Тэгэхээр ингээд за танай сум одоо кластераар буюу ойролцоох ямар сумдуудтайгаа илүү одоо боломжоор хамтарч ажиллах тийм гарц байгаа бай. Мэдээж бид нар зүүн талдаа сайн шинтэй нэг баруун талдаа мандах сумтай хэлдэг. Мандах сум бол одоо уул уурхайнд том хөгжиж байгаа юм
газар байна. Тийшээ махс үгээ нийлүүлдэг ч юм уу өнхөө байдлаар байж байна. Сайн шанттай бид нар аялал жуулчлалын маршрутаар холбогдох төлөвлөгөөтэй байж байна. Өглөөнийг буусан зочин, галт тэргээр буусан зочин сайхан дулааныг эхлээд ингийн ферм үзээд 20 км-ийн зайтай ингээ маршрутаар аялаа. Тэгээд ингээ хамар хийдрүү ингээ тойроод ирдэг. Тойрог маршрутын хэлбэрээр бас нэг хөрш зэрэгэлдээ бүстэйгээ ингэж хамтарч ажиллах бас төлөвлөгөө гарч байна. За тэгээд ер нь бол хамгийн гол зүйл бол ер нь иргэдийн оролцоо байгаа байна. Хоёрдугаарт төр нөгөө хийсэн ажлаа иргэддээ бас хэлдэг баймаар байна. Янз бүрийн үйл ажиллагаа дуу хоолойгоо аль төвчөндөө сонсдог баймаар л. Ер нь тэгээд хамгийн жижиг нэгж баг сум энэ болгоны үзэл бодлыг авч дээшээгээл хэлж баймаар. За хамгийн манай тулгамж байгаа хамгийн том асуудал боловсролын асуудал байна тийм. Хүний сурах хэрэг хязгааргүй учраас хүүхдүүд бол төв суурин газар руу барааддаг. Малчид хөдөлмөрчд маань хөдөө ганцаараа ганц биеэрээ байж байгаа хүмүүс байна. Хүүхдийг дагаад ээжийн заавал шилжсэн байх хэрэгтэй болдог учраас сумын хүмүүс маань тэр чинээрээ багасаад байна. Гэх мэтээр иймэрхүү зүйлүүд бас бодлогын түвшинд ярих зүйлүүд бас байна. За баярлалаа. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэгт сайхан дулаан сумын төлөөллүүд оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Сайхан дулаан сум бол аялал жуулчлал, мал аж ахуй дээр суурилсан хөгжлийн тэргүүлэхийн чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.